зөвшөөрөгдөж гэх юм бол бүр мөн чанар. Гүн утга уран бүтээлийн нэгдэл төрийн бас байгууллага болон Монголын зохиолч дэвлэлийн гишүүн, Монголын зохиолч дэвлэлийн шагналт яруу найрагч Бямбагийн Баясгалангийн уртуу санаа алдахад Монголын зохиолч дэвлэлийн гишүүн Гомбын Сэродын нэрмж шагналт зохиолч Хантхүүгийн Нэм хишийн хөх цэцгийн жиргээ намын нээлт өнгөрсөн амралт өдөр идэр төвд боллоо. Эрдэнэ хотод маань бас уран бүтээлийн бас нэг шинэ сэтгэлгээний нэг юм чиглэл урсгал гэж хэлэх нь бас хаашаа юм тийм ээ. Тэгэхээр бас олон бас нэг тийм тодорхой хэсэг залуучуудын нэгдэж эвсэлж байгуулж байгаа нэг юм гүн утга уран бүтээлийн нэгдлгээд төрийн бас байгууллага маань үйл ажиллагааныхаа нээлтийг бас өнөөдөр сайхан өдөр хийлээ. Тэгээд бидний одоо энэ үйл ажиллагаа бол зөвхөн утга зохиол яруу найргаар хязгаарлагдахгүй урлагийн соёлын хүн төрөлхтний сэтгэлгээний соёлын нэшлийг бас нэг тодорхой хэмжээгээр бага хэмжээгээр ахиулах бас тодорхой хувь нэмэр тий театрын эрдэм шинжилгээ, судлал шүүмжилж гэдэг юм одоо ингээд хөгжим гэдэг урлагийн соёлын ер нь хүн төрөлхтний соёлын сэтгэлгээнд хувь нэмэр оруулдаг тэр бүхэн бас нэг ай саун дотор ингэж багтаж орж ирж цаашдаа үйл ажиллагаа явуулах юм байна. Энэ удаа бол ингээд нээлттэй хийгээд явж байна. Тэгээ зөвхөн Эрдэнэ хотод хязгаарлагдахгүй цаашд бусад аймаг хот энэ салбаруудаа бас нээгээд яаж байна. Цаашдаа төлөвлөж байгаа ажлууд бас нэлээд байгаа. Төрүүчээс нь одоо бас удахгүй он гаргаад ажил хэрэг болгоно. За тухайлбал цагаан сарын өмнө бас нэг телевизэн одоо бас нэвтрүүлэг гэх юм уу нэг уншлагын юм бас бэлтгэж үзэгчдтэй сонсогчдтой бас хүргэн. Тэгээд бидний үйл ажиллагааны нэг чиглэл бол зөвхөн одоо тэр урлаг соёлын ажилтнууд өөрсдөө биш уншигчид үзэгчид одоо бас тэднүүдийг бас нэг бэлтгэх тийм бас нэг зорилго бас явж байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг хэдэн уран бүтээлчдийн асуудал биш. Нийт одоо иргэдийн маань бас асуудлаа гэж бас хэлтээ Эрдэнэ хотынхны асуудлаа гэж хэлж байна. Хүний хөгжил бол оюун санааны хөгжил хэмээн хэлсэн байдаг. Тиймээс тус нэгдэл цаашдаа оюутан сурагч болон яруу найраг, утга зохиол, урлаг сонирхдаг хэн бүхэнтэй уулзсан ярилцлага сургалтуудыг хийхээр төлөвлөж байгаа тухайга уран бүтээлчид ярьж байлаа.